За хүмүүс нэг жоохон дэмжлэг үзүүлж нэг бичлэг оруулъя гэж бодож байгаа. За олон улсын одоо геополитикс гэдэг юм уу энэ дайн байлдаан энэ одоо эдийн засаг маш хумигдмал ийм хараат байдалтай болчлоо. Ер нь одоо олон улс гэдэг байна шүү дээ. Мэдээж одоо Иран, Израиль, Америкийн гурван шатны дайн бол газрын тосны төлөөх дайн гэдэг. Нөгөө газрын баялагын л дайн. Өөрөөр хэлэх юм бол гэдэг. За мэдээж Украин, Орос хоёр бол одоохоор яг гар барьсан бас байхгүй гэдэг. Тэгээд маш хэцүү. Тэгээд түлш газрын тос үнэн нь одоо өдрөөс өдөр их тусам одоо өндөрсөж байна, өсөж байна. За улам л хязгаарлагдмал болно. Манайх ч өөрснөө газрын тостой мөртлөө нефтийг үлдэргүй учраас одоо энэ асуудал дахиад үүснэ гэж. Одоо бензиний ч гэдэг юм уу шатхууны үн 1000 төгрөг нэмэгдэнэ гэдэг энэ зүйл монголчуудын бүс арлаасаа мултарч унтлаач хангарнаа гэсэн үг. Ер нь бол ийм хүнд хэцүү одоо ирээдүйн зураглалтай байж вэж. Тэгээд мега туслаад одоо ингээд баахан үрзэл, баахан одоо ингээд санхүүжил энэ чинь Монгол улсад өөр шийдэх асуудал маш олон байна. Маш олон байна. Азар одоо манай замын цагдаа нар бол энэ төвшрөлийг бууруулахар маш гайхалтай одоо өдөр шөнөжөнгөө одоо ажиллаж байгаа. Ямар сайндал одоо түргэнийхээ зэргийг зогсоож гоод одоо та нарыг явуулж байгаа шүү дээ яг үүндээ. Ингэж ажиллаж байгаа улсуудыг та нараас бодох хэрэгтэй. Энийг актроос нэг таг төвчөрчдөг юм бас гайгүй гэдэг байна шүү дээ. Яг явна тий. Төвчрлийг бол үндсэндээ 24 цагт одоо хүргээгүй тохиолдолд бол төвчрсөн тооцохгүй гэж одоо бодож байна. Олон улсын жишгээр бол тэгээд энэ ийм хүнд цаг үед одоо баахан мега төслүүдэд хойшлуулвал яасан бэ? Мэдээж энэ одоо Улаанбаатар ч нийслэл жүжим байж л байна. Эдгээр одоо ийш тийшээ зүхтаач гэдэг юм шилжээд явчихгүй. Тэр зам гүрий чинь хүлээгээл байж байна. Гэхдээ Монгол улсад хийгдэх ёстой маш олон өөр зүйлүүд байгаа. Энэ зүйлүүдээр хүчээ тавьж одоо зээлмэл гэхгүйгээр тэр мега зэга гэж нэрлэлгүйгээр ингээд нэг Улаанбаатар гэж нэрлээд явал та юм мега зэга гэдэг яваад байдаг. Ойлгохгүй шүү дээ. Төрөвдүүлээд ийм байна. Тэгээ яг үнэхээр цалин бүндүү 50 те нийслэл одоо энэ улсын төсөв гэдэг чинь бас маш одоо хязгаартай шүү дээ. Дээр нь та хэд манаас хооллох хэрэгтэй. Тэгээ та хэд чинь баг одоо энэ нийслэлийн гэдэг юм уу энэ улсын төсвийг бүгдэн дээр нь хооллож чоолсоо. Тэгээ яаж цалингаа тавих гээд. Тэгээ энэ төсөв чинь та нарт багтаад байна. Тэ давхар зөв зээл тавиал давхар одоо хямралын байдал үүсгэх ингээд ах юм аа. Тэгээ энэ зүйлээ эцэстээ та нар дийлэхгүй шүү. Энэ юм дийлэхгүй сүлд ариг тарсанд ороод алигаа алдсан шүү дээ та нар гэж хэлэх гээд байна л да. Өөрөөр хэлбэл та нарыг бол би хайрлаад байгаа шүү дээ. Та нарын энэ сэтгцийг хайрлаж байгаа байхгүй. Сэтгэл зүйн өрөөлөнд чи хайрлаад байгаа. Үнэхээр чадахгүй гэдэг чи би мэдчихэж шүү дээ. Одоо энэ зүйлээ одоо 30 он юм 35 он тоошлуулаа. Тэгээ магадгүй одоо зүгээр 30 он 35 он гэхэд энэ машин ундгууч болох юм билүү яаж мэдлээ энэ дэлхийн хурдцтай хөгжил дунд тийм ээ. Магадгүй бид нар нисдэгч болох юм билүү. Янз янз зээл юм гарч байна. Тийм учраас нэг зам талбай гэдэг нэг өнгөрсөн одоо 100-ны юм яриад байгаа одоо болгоомж зөв байх гэж одоо бодож байгаа. Тэгээд энэ одоо усныхаа асуудал дээр ингээд талцуулаад Улаанбаатар шууд хоёр хуваага ажиллаа. Нэг хэсэг нь өөрхийн нэг эдэн дөрөнд болоод одоо энэ туулгалыг одоо үгүй хийчихээс улсууд байх шиг. Тэгээд туулгүй болно гэсэн. Замлаа байхад болно гэсэн улсууд боллоо шүү дээ одоо юмстай. Нэг хэсэг нь бол одоо бид нар амьд үлдэх хэрэгтэй байна. Энэ туулгал болон ч усны юм уу гэдэг ярьж.
Ийм л зүйлтэй. Тэгээ нэг сонирхолтой. Тэгээд энэ ямар одоо доктор эрдэмтэн судалгаа гэж ийм байдгийг дээ. Газрын гадаргуу дээр урсж байгаа хөвлийн ус бол гүнийхээ усан тижээл өгч байдгаа гэдэг энэ зүйлийг бол дэлхий одоо хэлдэг. Дэлхий одоо энэ төрөлхтний одоо эрдэмтэд хэлдэг бол монголчууд өөр яриад шүү дээ. Энэ зүйл огт худлаа гэдэг. Нэг бол одоо Монголын газар шороо гэж дэлхийн газар шорооноос нь тусдаа өөр бүтцтэй, өөр системтэй зүйл байгаад байна уу? Бас нэг юм сонирн байдаг шүү дээ. Тэгээ нэг иймэрхүү болцоод байна да. Яг зүгээр бидний нөгөө хэрэгэлдэг ус шүүгч гэдэг ус цэвэршүүлэгч гэдэг байдаг шүү дээ. Тэр яагаад шороо гэдэг юм бэ? Энийг л бодох хэрэгтэй шүү. Энэ маргаадгаа эрдэмтэд бол нэрээ чи инээд үргээд агараа л гэж хэлмээр байгаа. Үнэхээр эрдэмтэн бол шинжлэх ухаандаа үнэнч бай. Тэ. Ус турж бол ард түмэндээ үнэнч бай. Тэ. Ийм л одоо юм ярих гэдэг шүү дээ. Ер нь яг одоо бүгдийг дэмжиж байдгүй. Одоо дэмжиж. Би бол Нямбаатрыг одоо дэмжиж байгаа. Тэгэхдээ Нямбаатрыг бол ажлаас нь чөлөөлөхийг дэмжиж байгаа. Тэрийг амраах хэрэгтэй юм байна гэж. Энэ улсын хурлын гишүүдийг бас дэмжиж байгаа. Эдгээр бүгдээрээ ажиллаа хийж чадахгүй учраас бүгдээрээ тарсан даа юм байна гэдэг зүйлийг дэмжиж байгаа. Би ард иргэдэг бас дэмжиж байгаа. Ард иргэд энэ хоёр толгой ордоосоо юу 35 он хүртэл төрсөн байхгүй. Өнөө маргаашгүй хувцас авахыг дэмжиж байгаа. Тэ. Ишиг гэдэг бас чинь үнцүүл заадсан хэмжээтэй зүйл байгаа шүү дээ. Тэ. Тэгээ хууль зүйн акт, эрх зүйн одоо юу гэдэг ийм зүйл. Бид нар бодох ёстой дуу. Тэ. Одоо тэр өөрнөөсөө илүү харахгүй. Бид нар чинь өөрсдийн цаг хугацаагаараа өрөлтөлж амьдэрдэг. Гэж одоо яаж гисэн юм хэрэг гэдэг чинь. Гэхдээ энэ нөгөө бас нэг юм чөтгөрийн тойрол байгаа юм бол. Одоо 100 жилийн өмнө бол монголчууд манжийн төрийг одоо татвараараа бүрдүүлж манжийн төрийг тэжээдэг байсан бол өнөөдөр яг одоо энэ гадны санхүүжилттэй энэ банкуудыг өөрсдийнхөө хавдрын эдсээр тэжээж байдаг. Яг энэ нэг юм боолчлолын орчил байна л да. Одоо тэгэхээр одоо хөгжил гэж байгаа боловч гэхдээ энэ хөгжил нь маш өөр байгаад их сонир. Ийм байна. Азар гэдэг чинь азар бид бүхэн маш богинохон наслах юм да. Тэ. 200 насалдаг бол баларахгүй юу? Тэ. 60 жил насалдаг амьтанд одоо өөр нэг хүсэж ах юу ахав дээ л гэж одоо бодож байна. Ийм байна.